Бид эмэгтэйчүүдийн бис заслын эмч сугармаа эмчигээ дахин урьлаа. Өнөөдөр бидэнд зориулаад та төрх эмнэлэг рүү явахдаа юу бэлдэх ёстой вэ гэдэг маш хэрэгтэй зөвлөгөө мэдээдэг өгч байна. Өглөөний мэнд сайхан амарлаа. Өглөөний мэнд сайхан амарлаа. Баярлалаа. Чухал сэдв. Тэгээд бидэнд ингээд цаг зав гаргаад 3 дахь өдөр болгон ингэж ирж зөвлөгөө мэдээллүүдээ шат дараалтаар хүргэж байгаа сугармаа. Баярлалаа. Хамт олонныхаа зүгээс баярлалаа гэж хэлэх гэсэн. Тэгээд чухал ах нэ. Ер нь бол бэлдэх зүйлсүүд. Төрөөгөө хөлтө төмөр үлгий гэж бид яриад. Тэгээд энэ бол бүр буруу байх нь тийм үү? Уул нь бол ингээд шинээр төрөх жоо хүн гэдэг чинь манай гэрт бол хамгийн одоо хүндтэй тий бид нар ингээд өчнөө сар хүлээж гарч ирж байгаа хүндээ ямар ч бэлтгэлгүй байж ер нь бол ерөөсөө болохгүй яхаа нөгөө юу гэдэг үлээ нөгөө мохор цэсгээсээ шалтгаалаад тий яхаа бэлдээд ингэхлээр янз бүрийн асуудал хүндрэл үүсэх магадaltaй гэж үздэг. Хэрвээ тэгэхээр бол хүмүүс яхаа бас домждаг аргууд гэдэг юм билээ. Жишээлбэл бэлдсэн юм дотроо төмөр халбах ч юм уу төмөр сэрээ хийдэг тий тийм хийгээд ингээд домж болно. Гэхдээ заавал бол бэлдсэн байх шаардлагатай. Ядчил одоо за төрчлөө гэдэг за төрчлөөр нөгөө нөхөр нь юмаа бэлтгэхээ сандраа явхад таарлцсан дэлгүүрээсээ юу гэж мэдэхгүй те сандарсан л хүн явж байгаа ш. Тэгэхээр чи гартаа таарлцсан юмаа бэлдээд ороод ирдэг. Тэгэхээр бид нар ч юм болохоор анх нөгөө юмаа бэлтжээд хамаг хүүхдтэй өмсгөх бүх юмаа угаагаад те ямар ч байсан нэг юм зөөлхөн болгоод материалын ч гэсэн шууд хэрэглэхэргүй өмнө бэлтгэсэн байдаг учраас заавал өмнө нь дараалтаа юмаа бэлтгэсэн. Тэгээд яг төрх хугацаанд боллоо, яг өвдөлт нь одоо жигд боллоо гэхэд шууд үүднээс одоо бэлтцсэн байгаа ямаа шууд аваа гарахад л бэлэн байх ер нь хэрэгтэй. За тэгэхээр бүр эхнээсээ явъя хэдүүлээ. Хамгийн түрүүнд эмэгтэй хүн эмчтэй үл харилцаа холбоотой өөрийнхөө төрх хугацааг ерөнхийдөө мэдээ тодорхойлогдсон байна гэсэн үг. Яг таарад ирэхлээр өөр ямар одоо арга байх вэ? Өөрөө бол ерөнхий бол баримжаа авах яг нэг арга байдаг. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн сарын тэмдэг гэдэг байгаа. Тэгээ сүүлийн биений юм тэрнээсээ одоо жишээлбэл 4 сарын 15 хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр сараас нь 3-ыг хасдаг. Тэгэхээр 4 сард одоо 4 сарын 15 миний сүүлийн биений юм байсан. Тэгэхээр сараас нь 3-ыг хасхлаа 1 сар болж байна тийм. Тэгээд 15 гэдэг нь өдөр нь хахана. Тэгэхээр өдөр дээр нь 7 хоногийн нэмдэг. Тэгэхээр 22 болж байгаа тийм. Тэгэхээр одоо сүүлийн төрөх хугацаа маань 1 сарын 22 болж байна гэсэн үг. Их энгийн. Тий, сараас нь 3-ыг хасаа өдөр дээр нь 7-ыг нэмэхээр таны төрх хугацаа чинь ер нь бол баргацаар гарч ирнэ. Тэр нь ихэнхдээ бол бид нөгөө яхаа тархлаар хүүхдийн мөн төгсөлтийг яхааны юмар хэмжээд тэгээ сүүлийн нөгөө төрх хугацаанд тодорхойлдог штэ. Тэрнээ ер нь бол ойртож очино. Нэмэх хасах наашаа цаашаа 14 хоног бол байж болно гэсэн үг. Тэгэхээр тэр бүхнээс өмнө бэлдсэн байх хэрэгтэй. Тий. Ямар ч байсан нэг ер нь бол сүүлийн сар одоо жирэмсний сүүлийн сартаараа бол юмаа бэлдсэн байх шаардлагатай. Тэгэхгүй болохоор жоохон цагаас хугацаанаас өмнөч төрөх ч юм уу те одоо тийм болоход бэлтгэлтэй байх шаардлагатай. Тэгэхгүй бүр их томорчоод одоо бас яг дэлгүүр яваад ингээ юмаа цуглуулад хахад бас жоохон тийм тэгэхээр өмнө бэлдсэн байвал зөвхөр. За одоо энэ ширээн дээр байгаа зүйл маань ерөнхийдөө бэлдэх зүйл байх шүү гэн те. Эхнээс нь танилцуулах уу? За тэгээ энэс өмнө нөгөө юугаа хүмүүст хэлээд өгч одоо яг хизээ ямар шинж тэмдэглэлээр гэрээсээ гарах ёстой юм бэ гэдгээ тий. Юуны өмнө нөгөө төрх эмнэлгээ өмнө нөгөө яваад яг минутаараа тодорхойлсон байх хэрэгтэй. Ялангуяа анхан төрөгч тавтан төрөгч бол бүр илүү хурдан төрж байгаа шүү дээ анхныхаа хувьд бол. Тэгэхээр нөгөө манай гэрээс миний одоо төрх эмнэлэг хүртэл хэдэн минут би явах вүлээ. За ер нь оройн цагаар бол нэг хэдэн минут тий төвжрэлтэй үеэр хэдэн минут төвжрэлгүй үеэр хэдэн минут явна. Хэрвээ би тэр эмнэлэг рүү хүрч чадахгүй наан төрхөөр болохоор байвал хамгийн ойр надад ойрхон өөр бас ямар эмнэлэг байж болох вэ гэдэг ер нь судалсан байх хэрэгтэй. Тэгээд яг ямар шинж тэмдэг илэрхлээр эмэгтэй хүн гэрээсээ одоо замын төр хугацаа ойрцсон байна гэж бодох гэхэлэр нэгдүгürt бол нөгөө бацлалт хэлнэ. Тэгэхээр бацлалт маань болохоор хуурамч болон жинхэнэ гэж ер нь бол хүмүүсээр л ярьдаг. Тэгэхээр хуурамч бацлалт гэдэг маань юу гэлж байгаа гэхэлэр эмжигт бус хаяа үе нэг юм сарын тэмдэг ирэхлээр нэг юм жоохон нэг юм хальт бацлалт те яг нэг тиймэрхүү бацлалт. Тэгээд тэр нь жигд бус ямар нэгэн хөдөлгөөн ихлээр буцаад тэр нь зүгээр болчдөг ч юм уу. Тийм. Тэгээ хугацаанд тавтамж нь юм янз янз ахна л дээ. Тэгэхээр бугуунда цагтай байх хэрэгтэй ахна. Яг үнэ. Бугуунда цагтай агаад үнэн хэдэн минутын тавтамжтай яаж бацлаад байна. Нэг одоо бацлахлаар хэдэн одоо секунд орчим бацлж гин гэдгийг хараад байна. Тэр нь жигд биш бол ер нь бол хуурамч гэж ойлгож олно. За тэгээд тэгэхээр бацлалт маань жигд болоод те яг л одоо жишээл 15 минутын зайтаагаар л яг л 15 минутын дараа ахаал нэг бацлаад тэр нь яг л тавтамж нь яг л ингээл тавтагдаад тах юм бол энэ жинхэнэ бацлалт байна гэж ойлгоно. За тэгээд бүтрэнээс болохоор юм салиархаг юм гардаг. Тэр салиа нь болохоор одоо нэг юм өндөгний цагаан шиг ч юм уу те хүмүүс зарим нь бол нэг юм нус шиг ч юм уу цэр шиг ч юм уу гэж бас хэлж байдаг.
Тэгэхээр тэр нь болохоор бид нөгөө савны амсар гэдэг байгаа. Савны амсрын маань одоо нөгөө тэдэн уруу нэгдлээ, эдэн уруу нэгдлээ гэдэг хүмүүсээр инженер хэлдэг те. Тэгэхээр нөгөө диаметр нь томроод ингээд нөгөө байх тусам умаа хүзүүг нь тагилж исэн салиа нааш одоо ошилж гарч байгаа. Тэгэхээр савны амсар ч онгойж байна л гэж ойлгоно. Эмэгтэй нөгөө яг бэлтгэгдэл байна гэсэн үг тийм яг нөгөө урагнд ошилсон байгаа. Тэгэхээр савны амсар нэгдэж чинь тэгэхээр салиа гарна. Салианы хойноос баг зэрэг ус гарч олно. Жохон бор өнгөтэй эсвэл жохон баг зэрэг тусархыг юм бол гарч олно. Айх хэрэггүй байна. Тийм тэгэхээр за би төрөх болж байгаа юм. Гэхдээ нөгөө хяналтанд байсан эмэгтэйчүүдтэй ярилж байгаа тийм нөгөө хэвийн жирэмслэлтийн үед хэлж байгаа. За тэгээд иймэрхүү шинж тэмдгүүд илэрхлээ ер нь бол төрөх хугацаа минь болж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ очиод дотор үзлийг ихлэ нөгөө умаа үзүү хэр зэрэг онгогдсон. Ингээ эдгээр шинжүүдээс нэмэгтэй хүн хизээ төрөх нь ер нь шалтгаалдаг гэсэн. Тэгэхээр бүр эрт одоо дөнгөж бадлаад юм уу хуурамч одоо бадлалт эхлэх үед эмэгтэйчүүд нөгөө сандраад анхан төрөгчнөр ялангуяа сандраа шууд ч имлэг дээр хөвтчихдэг. Тэгээд нөгөө хүлэн авах юм чинь үзээ за төрөх болоог байна гэд яг нөгөө тэр чинь ингээ хууль намаараа л явах хэрэгтэй юм чинь. Буцаага явуулчихна. Тэгээд буцаага явуулчихдаг. Тэгэхээр ер нь ингээд нааша цаашаа явахынхаа оронд те яг ямар үед би очих ёстой гэдгээ өмнө төрөлөө мэдсэн байвал амар. Тэгэхээр хажууд байгаа нөхөр нь бас айгүй чухал. Яг ингээ хүн нэг юм жинхэнэ бадлалт олоод ч юм уу зарим эмэгтэй хүмүүс нөгөө анх удаа мэдэрч байгаа учраас айгүй сандраад те эсвэл өвдөлт нь нөгөө хит их мэдрэг хүмүүс чинь ингээд юу нөгөө цаг минутаа харах байтугаач бараг байж байгаа. Эсвэл жоохон яард юм шүү. Хурдан төрчих. Тийм. Ер нь алсуулын сараас бол бүр хурдан хүүхдээ харахад төсөөд тийм. Тэгэхээр бас нөгөө нөхөр нь бас хажууд нь байгаа нөгөө цаг минутын сайн харж өгөөд тэгээд яг нөгөө за одоо яг өвдөлт мөн байвал би юугаа аваад яаж гарах вүлээ гэдэг юм бас аягүй сайн бодсон байх шаардлагатай. Хамт цуг сандраад байж болохгүй нэ шүү дээ. Тийм. Маш хяналттай байх хэрэгтэй юм. Цагаа хараад дээрэс нь бэлдсэн зүйлсүүдээ хаан тавьсан тэрийг авч гаргах бэлэн. Тэр бэлдсэн юм бол угаасаа л бэлдсэн газартаа яг таг зөв шүүрэл гарахад бэлэн байх хэрэгтэй. Тэгээд харин одоо яг жинхэнэ ингээ басалт болоод яг тухайн эмэгтэй хүн чинь бүр ингээ нөгөө танаа телевизороос гараадсан дэ нөгөө туршилтууд хийгээд эмэгтэй хүн бүр ингээ дааж давшгүй болиог ойрлоод байгаа шүү дээ. Тэгэхээр тийм л одоо өвдөлт эмэгтэй хүн авч байгаа учраас их нэртэй аягүй сайн массаж хийж өгөөд биеийг нь одоо сайн ингэж нөгөө булчин чинь чангараад байгаа шүү дээ. Сайн массаж хийж өгөөд ингээ хайрлаж инхрийлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр хайрлаад инхрийлээд хэврээд үнсээд те ингээл нөгөө санаа тавих тусам эмэгтэй хүний тэр нөгөө өвдөж байгаа өвдөлт нь төдөж чинээ буурж идэг. Төдөж чинээд бас нөгөө одоо хайрын даавар ялгаараа төрөлт нь бас илүү хурдан одоо бэлтгэгдэж идэг. Тэгэхээр нөхрүүд маань бас айгүй тэр тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ бадлалт хоорондоо одоо нөгөө яг өвдөлтөө жоохон сатааруулахын тулд тэр хоорондоо сайн алхах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхд маань бас нэгдүгээрт нөгөө сайн доошилж өгөн дээр нь өвдөлтөө бас баг зэрэг одоо багаар мэдэрнэ гэсэн. Тэгээ шингийн юм айгүй сайн уух хэрэгтэй. Шингийн юмд нь ус юм уу, шүүс ч юм уу тиймэрхүү төрлийн юмнууд. Тэгэхээр нөгөө яг бадлахлаар ч ингээл хөлрөөл те одоо хамаг нөгөө хөлс гараад шингэнээ бид нэр нь гадагшаа алдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр эмэгтэй хүн тамирдаад байгаа. Тэгээ яг одоо нөгөө төрх орон дээр очиод за дүлээ гэж идэл ямар ч ингээд тамирт хийхээгүй болчтой. Тэгэхээр нөгөө ийм жижигхэн савтай уснууд бэлдээд гэртээ олон имлэг рүүгээ авч явах юм да. Тэгэхээр яг бадлалт болоод л баг багаар шингээ мууж авах хэрэгтэй. Тэгээд нөгөө ойр орхон давцгаа сайн суллах хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө өвдөд тахлаар нь нөгөө хүүхнүүд маань босхгүй ч юм уу эсвэл яг тэр чигтээ ингээд нөгөө шээсээ бариаддаг. Тэгэхээр давцагч өөрөө нөгөө бид нэр хүүхдийн доор байгаа. Тэгэхээр давцаг маань чинрээд ирэхлээр илүү хүчтэй мэдрэгддэг. Тэгээд 0 буюу одоо угаалгын өрөө орохыг зөвшөөрт юм уу? Гэртээ байгаа тохиолдолд харин юунд ч гэсэн төрх эмнэлэгт ч гэсэн 0 орно штэ. Орон дээр гарахаас өмнө шийдсэн байх хэвээр. Тэгжиж нөгөө дүлхэд хүртэл өөрт нь тэргүүд энд нэг давсаг нэг юм хатуу юм дээрээс нь дүлээд идэг улам өвдөлттэй байх учраас заавал давсгаас суллна. Тэгэхээр нөгөө гэрээсээ гарахаас өмнөх одоо нөхцөлийг ярьж байгаа штэ. Тэгэхээр энэ дээр бол цаг тутам сайхан давсгаас суллцсан. Тэгээд одоо төрөх төгсөж байгаа өөрөө мэдрээд ирэхлээрээ усанд ороод бас зүгээр идэг. За тэр нь болохоор нэгдүгээрт одоо бүлээн юм халуун бүлээн ус нь өөрөө нөгөө булчин сайн суллаж өгдөг учраас өвдөлтөнд одоо илүү сайн үйлчлэгээтэй. Дээр нь ахаа төрөлтийг сайн сэдэж өгч булчин суллаж өгч байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ юмнуудаа хийжүүл зүгээр. Тэгээ бас бид нар ингээ яг төрөлтнийхөө дараа бас яг эмнэлэгт байгаа хугацаанд бас усанд орох боломжгүй шүү дээ тийм. Тэгэхээр тэрний яг төрөх өмнөх үедээ усанд шүршүүрт юм уу ванд хөвтө бас байрлалаа өөрчлөл өвдөлтөө аягүй сайн яаж өгдөг. Нөгөө ялангуяа нурууны өвдөлт эднэрийг. Тэгэхээр энэ юмнуудаа сайн хараад яг эмнэлэг рүүгээ одоо явах болохоор нөгөө бэлдсэн юм авч гарна. За бэлдсэн юм яг эднэр ярихаас өмнө гадна талын нөгөө
уутын нэрмээр байна. Тэгэхээр эмнэлэг рүү мэдээж хар бараа эсвэл амар тод өнгийн ирээ мэраа ер нь бол оруулдаггүй. Тэгэхээр ийм цайвар өнгийн за энэ бол цаас уутлын юм л та зүгээр өөр цүнхж үйж болно тий яг иймэрхүү хэмжээтэй бүр их том байвал аюу хэцүү хүмүүс бүр ингээд чамдаан чирээ ороод ирдэг. Тэгээд нөгөө яг амралтанд явж байгаа юм шиг. Тэгтээ тэр чамд бид нар ч одоо тэнд очивол өөрсдөө төрхөө хөвтөж бидний юм их чинь асрах суулгч нормал хөрөх илүү штэ. Гэтэл тэр том чамдааныг олон хүн төрж байхад нэг хүн тэр олон юм барай авч чадахгүй. Тийм учраас шууд ингээд дээрээс нь авахд амар юм онгорхоо байвал зүгээр тий. Тэгээд цайвар өнгийн тэгээд төрөхөд нөгөө айгүй отлоор очиж бүгдээрээ л адилхан бараг юм нэг цайвар өнгийн дэлгүүрийн тооронд хийсэн хүмүүс бас ээж идэг. Тэгэхээр дунд нь одоо миний юм тэнд байгаа гэдгийг ялгал таних нэг юм тэмдэгтэй ч юм уу байвал бас зүгээр. Тэгээд алчуур үйцэн байна. Тий. Яг зүгээр дээр нь ингээд нөө зураг мураг хүртэл наачиж олно л доо. Тэрийг өөрөөсөө мэдээ шууд таньхаа ногоо юутай гэж хэлэх юм бол нөгөө мөн шууд очиж олоод ирнэ тий. Нэрээ тийм байх шүү. Ялгах нэг зүйл байх хэрэгтэй юм тий. Дараа нөгөө тасаг руу шилжчихсэн байхад хэрэгтэй зүйлсүүдийг авчруулах хэрэг болдсон шүү дээ. Тэр үед чухал. Яг үнэ. За тэгээ ингээд ийм уутан дотроо нөгөө төрөх жоо их маань өөртөө хэрэглэх юм аа хүүхдтэй бас хэрэглэх юм аа бэлдсэн байх шаардлагатай тусдаа ууттай тий. За юуны өмнө бол эмнэлэгт ороход заавал маск хэрэгтэй. Яг одоо яг халдвар төвчний дэгдэлтийн бус эсэн ч гэсэн яа тэгэхээр нөгөө жирэмсэн хүн чинь очиод бөө нөгөө жирэмсэн хүмүүсийн дунд орж байгаа тий. Гэтэл зарим нэг нь одоо архаг өвчтэй, ханиадтай, томуутай ч байж болно. Тэгэхээр бид нар чинь одоо нөгөө төрөөлт биеийн ялгарсан хөхөл тархлаа муутай учраас заавал өөрийгөө хамгаалахар маск таах хэрэгтэй. Тэгэхээр маск бол олон таваар ямар ч гэсэн бэлдээд хийцэн байх шаардлагатай. За нөгөө эмнэлэгт очиод өмсөх халаад тавч байгаа бол мэдээж ойлгомжтой. Дээр нь нөгөө нэг хөхүүл юм нөгөө эмнэлэгтээ өмсөх хувцастай ах хэрэгтэй. Тэр нь одоо төрхөд ч өмсөж болохоор те одоо хэмжээ нэлээд том гэсэн үг шүү дээ. За микрофонод болгоомжтой. Яна за. Хэмжээ нэлээд том жирэмсэн үедээ ч өмсөж болно. Тэгээ хөхүүл үедээ ч гэсэн ингээд нөгөө буулгаад ингээд хүүхдээ хөхүүлэхэд ч гэсэн бэлэн. За энийг бол аягүй сайн бэлдэх ёстой. Манай хүүхнүүд төлөөр нөгөө яг жирэмснийхаа нэг юм битүү хувцастай юм уу очиод хүүхдээ хөхүүлэхлээр бүх хувцас тайлах боловсдаг. Тэгэхээр ийм дотор нь ийм юмаа бэлдэж очих юм. Энэ дээр нэг хувийнхаа туршлагыг хэлчихв. Яг нөгөө хөхүүлэх гэхээр сая хэллээ шүү дээ нөгөө битүү юмтай байхаар нуруунаас айгүйх шууд даарч эхэлдэг. Тэгэхээр яг л нөгөө зөвхөн урд хэсэг чинь баг зэрэг онгохол тийм зүйл өмс. Яг хөхөд бэлэн онгодог юм байна. Нуруунаасаа тэгэл та төрсний дараа даарах юм бол ястай нөгөө олон өвчний хүүсэр олдог гэж ээж маань хэлсэн. За тэгээд нөгөө одоо тэр эмэгтэй маань өөрөө төрөх байгаа юу, кесарээр төрөх байгаа юу гэдэг аль хэдийн юу нь бол мэдсэн байгаа. Хэрвээ магадгүй яаралтаар очиж кесарээр төрөх одоо шаардлага гарвал бас тусдаа ахаад нэг өөр юмнууд бэлтэн тий. Одоо энэ болохоор өмсдөг памперс байгаа байхгүй юу? Энэ өмнө тий. Нөгөө төрсний дараагаар шавхраг гэдэг доош их цусрахыг юм гардаг. Тэгэхээр дөнгөж одоо төрсөн хүн байн босоод нөгөө 0 ороод юмаа солиод ах хэцүү. Тэгэхээр энэ нь болохоор ийм дотроо ийм том юм памперс шиг шингээгчтэй учраас их хэмжээний шингэнг одоо юу ан гэсэн шингэнэ. Тийм. Тэгэхээр ингээ өмсчөө шууд энийг одоо ороод тайлал хаяал дараагийнхаа өмсөд байвал бас айгүй амар. Тэгэхгүй болохоор нөгөө дотор хувцас маань ямар хэмжээтэй аах уу, дээр нас юугаа наах уу гэл те бас яг тухайн үед айгүй хэцүү байдаг болохоор ийм өмсдөг чихвэл айгүй зүгээр. Тэгээ бас нөгөө юм доороо дэвсдэг памперс гэж хэлдэг. Дэвсдэг юм памперс байвал бас зүгээр. Яг тэлэр нөгөө нойрондоо болоод шүн орой унтчихад бас нөгөө хажуу тийшээ шахурган илүү их гарцсан ч юм уу. Тэрнээсээ болоод ахаал гэрлүүгээ янз янзын нөгөө юугаа захиалаад ордерны тийм даваа захиат нөгөө захих юм болдог учраас ийм юм бас бэлдүүлэх зүгээр байдаг. Нэх олон хэрэггүй тийм 2 муу 3 муу байхад угаасаа яг зүгээр хэвээ өөрөөр төрсэн битэн бол нэгээс 2 хоног ч юм уу тий за өсрөл 3 хоног ер нь бол хинэгдэг гарах учраас тий тэгээ энэ бас нэг юм байгаа энэ болохоор нөгөө хөхний падагаа айгүйх нөгөө сүү ихтэй бас хүүхнүүдэд тий зарим нь бол ингээд төрчөөс нөгөө ангар ургаа хөлж чадахгүй хөн одоо зангирааддаг бол зарим нь бол бүр ингээд шууд гойжоод идэг хүмүүсээ тэгэхээр ийм хөхний пад нь болохоор бас ийм одоо хөхний памперс гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ памперс нь болохоор яг нөгөө одоо хөвчнийхэн дотор нөгөө хөл левчик гэдэг тий тэрэн дотроо бас ингээ хийчих юм бол нөгөө нэг хөхөө ингээ хөлж ах нөгөөх нь нэвлээ гойжоод ах үед энийг бас хэрэгэлдэж болно. Тэгэхгүй болохоор нөгөө нэг өмсөн халаад маань ингээ тэр чигтээ ингээ бас нороо доош асгарцсан явчих. Их муухай болно. Тэр хатчаараа цайраад их онцгой болдог. Тэгээд гэхдээ энийг бас айгүй ойр ойрхон солихгүй бол энэ нөгөө өөрөө сүү тэгээд удаан хугацаанд хүний халуун бие ингээ наалтай аваад тэгэхээр бас жоох өнөр ороод дэг. Тийм болохоор нөгөө хурдан солиод тэг хүүхдээ хөлхөөс өмнө
нөхөө бүлээн усаар ингээ сайн угааж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэний бас нэг үнэр нь бас жоохон шингэжээддэг. Тэгэхээр энэ тал дээр жоохон анхаарах хэрэгтэй. Тэгээд яг нөгөө ариун цэргийн хэрэглэлүүдийг бас заавал бэлдсэн байх шаардлагатай. Тэгэхээр нөгөө зарим үедээ энийг очиж шавхрын гайг болцсон байгаа дотор хувцас өмсөд явах болно шүү дээ. Тэр үедээ бас ариун цэргийн хэрэглэлүүд. Тэгээд мэдээж 0-ын цаас 0-аас спидийг бол бүр заавал байх хэрэгтэй. Энийг бол бүр хамгийн түрүүнд авч хэрэглэх хэрэгтэй. Доош юм гарлаа сандрах үед бол шууд бэлэн л яж авах шаардлагатай. Тэгээд энэ дээр нэг юм хоёр юм снэк авчирсан. Тэгэхээр яг нөгөө өвдөд тэгэхээр хүмүүс бас нэг сайн юм мэдэж чадхаа болчдөг. Тэгэхээр их гэрээс одоо гарахаас өмнө багаар ч гэсэн жоохон юм мэдчих хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс нөгөө өвдөхлөөр юм мэдэж чадахгүй нэгэ тэр чигтээ ингээ авчлаа нөгөө цусан дах сахар маань багасаад угаасаа ямар ч юм тамир тэнхээгүй болчдөг. Тэгэхээр гэрээсээ гарахтаа ойр орхон юм жижиг сажиг юм одоо эд хэмэд бэлдсэн байх та. Эмнэлэг дээр очиод ч гэсэн бас нэг хідэн цаг болно шүү дээ. Тэр хоорондоо нэг жоохон нөгөө бацлалтан болоод нэг тайвширсан байх үедээ энээсээ гаргаад идэх ус тэгээ жижиг юм идэх юм хоёр бол заавал байх хэрэгтэй. За тэгээд нөгөө хамгийн гол юм ярих юм байна. За энэ бол нөгөө нэг юу байна? Шууд одоо төрхөд очиход хүлээ авахаас чинь нэмчин за жирэмснийхэн дэвтрийг гаргаад ирээ. Тэгээ иргэний өмнө бол заавал авах хэрэгтэй. Тэгэхээр иргэний өмнөх байхгүй бол яг тухайн үед нөгөө яг төрх дотор юм хурам шим байт юм лээ. Тэгэхээр тэндээс иргэний өмнөхийн лавлгаа хэрэгтэй жирэмсний заавал энэ дэвтрүүдээ ингээ бүр бэлдсэн маастай. Маа зарим хүүхнүүд бол амар сайн ингээ бүр ингээ айгүй гоёор бэлдсэн хүмүүс байдаг. Яг миний хол жоохон сул задгаад л байна. Тэгээ нөгөө сүүлийн хугацаанд үзүүлсэн бас яахан байх хэрэгтэй те. Сүүлд үзүүлэхэд байрлал нь юм байсан гингсэн. Тэгээ хэрвээ ууж байгаа энэ тарианы юм байх юм бол эднэр маань яг ийм хэрэгжилж байгаа гэдэг чинь ингээ нүдэнд харагдах үед бэлдэн. Тэгэхгүй болохоор яг нөгөө төрхөөл очдог сандраад хамгийн ямаа нөгөө ингээ холиод хийцэн хүмүүс чинь сандрааддаг. Тэгэхээр юм чинь үзэхэд за энэ юм бэ за ийм ууж байгаа мэн ингэж хянагдсан юм байна. За ойлгомжтой гэж шууд бэлэн байх шаардлагатай. Бас нөгөө солилцох хуудас их чухал тийм. Тийм тэр хуудасууд маань бүгдээр энэ дотор ингээ байж байгаа. Тэгээ хамгийн сүүлд өгсөн шинжилгээ хяналтын юм жоохон бичгүүд нь байх хэрэгтэй. За тэгээд хүүхэдтэй. За энэ хүүхдтэрээ нөгөө өмсгцэн ер нь бол байна. Яг энэ бол арай жоохон нөгөө шин төрсөн хүүхдээс том бол жоохон том хүүхдтэй тий. Тэгээ хүүхдтээ бид нар гол нь нөгөө айгүй даавг нь айгүй сайн нөгөө сонгох шаардлагатай. Даав нэгдүгээрт нөгөө ямар үйлрэл төрж байгаагаас. Гэхдээ ерөнхийдөө төрх эмнэлэг бол ерөнхийдөө л халуун байдаг. Тэгэхээр бүр хитрхи нөгөө даарчин гээд их зузаан хувцас авчдаг хүүхэд нь бас халууцаад байдаг. Тэгээд нөгөө хөлс нь гараад ирэхлээр сандраа нэмэхлээ хит их даарч байгаа тий. Нөгөө бага насны нэраа хүчин өөрийнхөө биеийн халуунаа гадаад температурт айгүй хурдан алдах юутай байдаг учраас тэгэхээр бүх талаас нь ер нь бол хувцалсан. Гэхдээ тэр нь нэмгэн тэгээ нөгөө даав материал амар чухал. Одоо тэгэхээр нөгөө антибактериалны буюу тэгээ бактери эсрэг одоо бактери үржүүлдэггүй материал тэгээ одоо цэвэр одоо даав амьсгалдаг муслим янз янзын материалууд ер нь бол гарч иж. Тэгэхээр Монгол хүртэл одоо бид нар өмнө Орос үлдгийг ч юм уу те ингээ хайгаа явдаг байсан бол Монголын брэндүүд ч их аягүй гоё хийдэг болсон байлээ. Тэгээд яг нөгөө биднэрт одоо шаардлагатай. Жишээлбэл одоо энэ 8 гэхэд дээр юм анжаадаг байгаа тий эрзэнгүү. Тэгэхээр айгүй амар нөгөө хүүхдийн хөл бариад ингээ хоолох зүмөр гарсан гэдэг тий. Тийм жишээлбэл биш ах хэрэгтэй. Тэгээд нөгөө өмсөж байгаа хувцас маань болохоор нөгөө саяны хэлсэн материалуудыг хангасан хурдан өмсөхөд амар. Тэгээд нөгөө бэйли бас айгүй чухал гэдэг тий. Хүүхдийн хумс нь бас ургацсан төрж идэг учраас гартны юм нөгөө хослсон жижигхэн бэйли нас заавал бэлдсэн байх хэрэгтэй. Тэгээд энэ малгай бол амар чухал. Төрөнгөө төрх эмнэлгээс бол малгайг ингээ өмсөд өчтөө. Тэгээд яг эмнэлгээс гарахлаа буцаага малгайгаа авдаг. Тийм учраас нөгөө маш олон хүн үйлчлүүлж байгаа учраас тий. Тэгэхээр нөгөө өөрөө нөгөө шууд дараа нь өмсөх малгайг нь бэлдсэн байх хэвээр. Энэ малгайны юм доороо жижигхэн бүчтэй болсон юм байна. Бүчтэй. Тэгээ бүчтэй байл зүгээр. Гэхдээ бүчний юм их нарийнхан биш те. Ийм өргөн тэгээ даав уяхад ийм одоо холхохооргүй. Тэгээ бүр их бас барай биш. Тэгэхгүй ингээ бүчгүй малгай өмсчлээ нөгөөтгөн дээшээ яваад ингээ бас эзэний малгайг болцсон байж тээ. Тийм яг тэгсэн. Тэгэхээр иймэрхүү малгайн дээр аяга анхаарах хэрэгтэй. Тэгээд эмнэлгээс нөгөө өгсөн хувцас солидог учраас ерөнхийдөө нөгөө хувцснуудаа нэг юм уу 2 ээлжин ямар ч байсан хувцас бэлтгэсэн байх шаардлагатай тий. Дараагийн хувцас нь ингээд бохирлогдлоо гэхэд юуг нь өмсөх вэ? Дан ганцхан одоо халуун байх юм бол бүр одоо ер нь бол их төрх эмнэлгүүд ер нь жоохон халуун. Тийм. Тэгэхээр одоо нэг гоё иймэрхүү нэмгэн материалтай. Тэгээ энэ өөрөө ийм нөгөө ус чигийг одоо нэвтрүүлнэ тэгээд юуг сайн шингэн агаар сайн нэвтрүүлнэ. Дээрээс нь бактери эсрэг гэхлээр ер нь бол айгүй айтаахан.
байгаа. Тэгэхээр иймэрхүү хувцснуудыг бол ингээд шинэ төрсөн хүүхдэд ер нь бэлдсэн байх хэрэгтэй. Одоо нөгөө бүчгүн малгай маань ийм яг гэтээ төрсний дараах үед бас хүүхдэд бүчтэй юу тийм жоохон хэцүү байгаа гэдэг. Тэгэхээр шууд эсвэл энийг ингээд углаад өмсгцэн ч л болно. Тэгэхээр хосоор миний хувьд болохоор яг ийм ойдлгүй малгай нэлээд хайсан. Ер нь бол олдолтой хэцүү те. Энэ ойдл бас аягүй хэцүү хүүхдэд их түүхтэй толгойд нь ором гаргаад идэг. Гэхдээ болж игэл ээж нар маань аавд маань ойдлгүй. Тэгээд ийм зөөлхөн материал даах хэрэгтэй тий. Тэгээ ингэрээ нэг нуглаас байх нэг шаардлагагүй санагдаад байдаг тий. Ер нь яг ингээд нэг бүрчлээ ярих юм бол эдгээр дээр их олон зүйл ярина. Боди хүртэл заавал юм үргэлжин өмсүүлэхээр хэцүү байдаг. Хүүхдийнх нь нөгөө живхийг солихоос эхлүүлээл тэгэхээр нөгөө салангат өргөч хүмүүст ялангуяа тий. Тэгэхгүй нөгөө харангуут өөх энэ боди хөөрх юм байна гингүүтээ дандаа юм нөгөө үргэлжийг авчихсан байдаг. Ихэнхдээ энэ үргэлжүүдийг ингээ хэрэгэлдэггүй шүү ээжүүдээ. Тий. Бүгдийг ингээ задлж чихс болоход хэцүү байдаг учраас. Тий. Аха. Гэхдээ одоо энэ нөгөө доогуураа ингээ жонгоож байгаа эднэр аль илүү хэрэглээд аягүй амаргүй. Тий. Тэгэхээр иймэрхүү юмнууд да. За тэгээд мэдээж нөгөө хүүхдийн даавал нөгөө хідээлжээрээ байх хэрэгтэй тий. Энэ нь бас айгүй юм айтайхан нэг өмнө нь угааж бэлтгэх нь их чухал юм шиг байгаа юм тий хүүхдийн. Яг одоо тэгэхээр зарим нэг юунуудаар одоо шууд хэрэглэхэд бэлэн хариуцсан гэдэг бас юмнууд бас байдаг л болсон юм байна. Гэтэл угаамар санагддаг. Тийм бол илүү гоё зөөлрөд өгөх байх тий. Тий яг үнэн зөөлрсөн байна. Тэгээд нөгөө сэтгэлд арай уяг гэх юм багтэргүй. Одоо шинэ аав нар маань бас нэг ийм зүйл байгаа гэдэг. Шинэ маш олон зүйлүүд бэлдээл одоо ингээл шил ус хоолон тэгэл маш олон зүйл бэлдээ. Тэгээ хажуугаар нь бас мэдээж баяр үргээ цэцэг бэлгэлдэг. Энэ нь бас яадаг юм болоо. Оо тийм айгүй гой цэцгнүүд аваад ирдэг. Гэхдээ нөгөө нэг цэцгийн таасанцраас болоод хүүхдэд амар хуурдан ашил төрүүлэх шинж чанартай байдаг учраас яг дөнгөж төрсөн хүүхд чинь айгүй нөгөө мэдрэг байгаа болохоор ер нь бол тиймэрхүү цэцгнүүд бол ер нь дэмий байдаг. Яг төрөөд гараад ирснийхэн дараа яг бүр нөгөө үнэргүй цэцэг гэдэг нөгөө төрсөн хүмүүст өгч олдог гэдэг цэцэг бас идэм билээ. Тэгэхээр тиймэрхүү цэцэг гэхээс биш гоё ингэж бол янз янзээс харнаа ч юм уу те янз янзын цэцэг ингээ хойлоод авчирдаг. Тэгтэл бид нар өрөөндөө тавьж бас болтгоо. Тийм болохоор бас тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Дараа нь гэртээ нөгөө нэг тогтчуулаад бас цэцэг тавьцаад тэр бас болохгүй нэ. Тийм ахаа тэгэхээр яг нөгөө цэцгийн хүнтэйгээ сайн ярьж байгаад ямар ч өнөргөө хүүхдэд тийм яаж болдог. Би яг нэрийг нь бол сайн санахгүй байна. Гэхдээ тийм цэцэг бол бэд юм билээ. Тэгэхээр гоё гэсэн цэцэгнүүд болгоныг авч болохгүй л гэсэн. Гэтэ цэцэг авах гоё байдаг гэж боддог л да. Гэтэ нэг хүүхдийнхээ эрүүл мэнд хашлаа бодвол бас тийм. Эсвэл одоо өөр өрөөндөө төр тавьт юм уу те өөрчилсөн. Арга бодоход. За баярлалаа. Нэмжлэх зөвлөгөө байна уу? За өөр чин ямар ч гэсэн нөгөө уух шингийн юм аягуулсан авч явах хэрэгтэй шүү те. Тэгээд бүх юмаа яг бэлэн болгож аваа гарахад бэлэн. Тэгээд нөхрийн хайр халамж бас амар чухал гэдэг. Одоо яг яарад өвдөд сандарч ядчих нөхөр яг ингээд ойлгохгүй ч юм уу те ийм бахлаар илүү их стресстэй илүү хөвддөг шүү. Тэгэхээр эхнэрүүдээ маш сайн одоо ойлгоод ямар өвдөлттэй байдаг үлээ тухайн үед нь сайхан биеинд нь хэрэгтэй массаж нь хийж өгөө те. Одоо миний эхнэр чадсан шүү, хайртай шүү гэдэг ядаж үнсэх тэрвэрэх хүртэл одоо эмэгтэйнд маш их одоо хэрэг нүмер нөөлөг болдог шүү. Тэгэхээр тэр тал дээрээ бас тусч өгөөрэй, дэмжиж өгөөрэй гэж. За. Их баярлалаа. Хэрэгтэй зөвлөгөө. Бараг 20 гаруй минут ярилцлаа. За. Өнөө өглөөгийн түүхэнд байгаагүй. Яана за. Гэхдээ хэрэгтэй зөвлөд ярьж байгаа болохоор бид аль болох тасалсангүй зөвлөгөөг бүгдээ сонслоо. Цаг ч хурдан өнгөрлөө. Баярлалаа. Эрхлээ өнөخت болцгоо. За баярлалаа. Баярлалаа.